Сайн байцгаана уу? 4-р бясалгал эхлэхэд бэлэн боллоо. Миний бие мөхтэй 10 гаруй жил бясалгал хийж байна. Энэ бясалгалаараа дэлхий дээр байгаа амьд юм бүхнийг ангаагч. Одоо Арсын зайнаас видеокалаараа буюу дэрэгдээс нь хүн эмчилдэг. За одоо 4-р бясалгалынхаа бичлэгийг би өөрийнхөө бичсэн, одоо анх удаага сурч байсан, өөрөө ингээд бичиж авсан дэвтэр дээрээс унших гэж байгаа шүү гэдгийг анхааруулъя. Толгойд буй дуу хоолойг дарахыг бүү оролдоорой. Түүнтэй маргалдах огт хэрэггүй. Үнэндээ зоргоор нөх дуу хоолойг юу хийлж байгаа ялангуяа таны сайн талын бодол байх тусам бодон эргцүүлэх ёсгүй. Та түүнтэй санал нийлэх юм уу эсэргүүцэх хэрэггүй. Түүний байгаа юм уу байхгүй болсныг ч анзаарах хэрэггүй. Та түүний байгаа гэдгийг мэдэж болох юм. Гэхдээ түүнтэй холбогдох хэрэггүй. Гэхдээ би одоо юу ч бодохгүй хэмээн бүү бодоорой. Сэтгэлээ тайвшруул хэмээн бас бүү бод. Тэр тэнгэр минь бас сайн бодол өгдөг ч гэсэн бодоод хэрэггүй. Хүмүүс сайн бодлыг бодсоор байгаа нь итгэмээргүй юм. Гэхдээ тэд бодсоор л байдаг. Би одоо хоосон болно, би амгалан болно гэж бүү хэлээрэй. Үүнийг л бүү хэлээрэй. Бодлууд орж ирсээр л байх болно. Үнэндээ нөгөө бяцхан залуу та ямар ч анхаарал хандуулахгүй байгааг тэр мэдэнгүүт улам чангарах болно. Савтай юм буцалж байна. Чи энэ дүгээ асуултаа орхилоо. Эсвэл та зүрхний шигтээстэй болсон бай гэх мэтээр хашгичж баг зэрэг залхихыг бас таныг галзууруулахыг оролдоно. За яг энэ л байдалд орохгүй байх хэрэгтэй. Таны хүсэж байгаа зүйл бол идэвхгүй хэвээр байж чалчигтыг дагахгүй байж сурах, амьсгал дээрээ хэрхэн мяндас мэт хөнгөн анхаарлыг хандуулах зэргийг сурах явдал юм. Үүнийг хийснээр хүн бүр өөрийн уд чадварыг олох болно. Нэг арга бол чалчичийг замын дагуу дагаж явж байгаа өөрөө мэдэрдэг болох хэрэгтэй. Та амьсгалан ажиглахаан болсон учраас замынхаа хаанигтай чалчигчийг дагаад явсан дамжиггүй болсондоо та хэзээ нэгэн цагт мэддэг. Та замдаа гарсан хоноо тэнэг юм би дахиад л замд гарсан байна шүү дээ хэмээн халаглах хэрэггүй. Замд гарсан хойноо за та би бясалгаж чадахгүй юм байна да гэж бүү хэлээрэй. Чи намайг эхлээд дахиад л чадлаа гэж бүү хэлээрэй. Зүгээр л түүнээс холд. Холдох нь таны суралцах хэрэгтэй сайн арга юм. Хямсаа буюу гоймон барихч тэр бодлыг өлгөж аваад түүнийг унгааж байна гэж төсөөлөх хичээгээрэй. Үнэхээр холдохын тулд эхлээд график хэрэглэж болох юм. Хамгийн гол нь тэр бодлыг орхих, түүнийг одож байгаа тэр газар руу нь явуулах явдал юм. Тэр байтугай тэр бодол сайн юм уу, муу гэдэг талаа нь эргцүүлэх ч бол түүнийг орхиод зөөлнөр амьсгалаа ажиглахаар буцаж төвлөрөх хэрэгтэй. Зурус тэмдгээс багч болон өнгөрөх бүртээ өөрөөсөө салан холдуул. Одоо та би хамаг цагаан үнд өрмээргүй байна гэж хэлж болох юм. Гэхдээ амьсгалаа ажиглах нь сэтгэлээ докторжуулахын эхлэл болдог. Та хэрэгтэй зүйл хийж байна. Сэтгэлдээ орон зай үүсгэж сурч байна. Үхлийн тэрхэн мөчид холдон салж чадах юм бол та үйлдсэн номын үйл ажиллагаатай болсон тэр. Багаар цаг хугацаа өнгөрөх тусам чалчичийг даган замын дагуу гүйсэн адил багасаар л байна. Үүнийг хийх арга нь бас л та замд гарсан байна. Амьсгал дээр анхаарлаа төвлөрүүлэхгүй байна гэдгээ
ухаарсан тэрхүү агшинд холдуулан салгах явдал юм. Өөрийнхөө орхиж байгаа бодол руу буунгийн хараарай. Зүгээр л түүнийг хай. Хийхэд хамгийн хэцүү зүйл учраас би үүнийг онцгойлон хэлээд байгаа юм шүү дээ. Би тоогоо хаяхаасаа өмнө шалгах ёстой гэж итгэсэн байдаг учраас бодлоо тэр л орхиж сурна гэдэг үнэхээр хэцүү хүнд байдаг. Тэдгээр бодлууд шугамын процессор хөвөрч эхлэх үед тэдгээр нь замын дагуу урсах үед тэд салахад хэцүү, телевизэрсэг ховс мэт болдог. Энд юу болж байгааг харцгаая. Гэхдээ гэх маягаар хэлэх янзтай болно. Энд юу болж байгааг харцгаая гэдгийг март. Яагаад гэвэл чухам энэ л таныг замын дагуу цааш нь хөтлөх болно. Түүнийг орхихоо. Ийхүү орхих тэр агшин бол таны амьдралд туйлын их туслах ур чадмар юм. Тэгэхээр та улам илүү хурдан холдуулан салахад суралцсаар байх бөгөөд нэгэн цаг та яг л сунаж агшдаг нүх шиг гарч ирсэн бодлын эргэн тойронд шинэрэн чангарснаа тэр даруй салж байгаагаа мэдрэнэ. Иймээс та түүнийг огт даахгүй болно. Энэ бол үнэхээр их чухал шүү. Эцэстээ та үүнийг хийж сурах боловч цаг хугацаа шаардах нь лав. Гэхдээ ингэж сурахад өөртөө цаг зав гаргах хэрэгтэй. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Амжилт хүсье.